эсхий дүүрхтэн үзүүлж байна. За сайн байна уу? Сураг тарган сайхан тусч байна уу та? Сайн байна уу? Сайхан тусч байна. Сайн үж ирүү. Оо тавлаг сайхан тусч байна. Сайхан зам болж байна шүү дээ. Ажил уус маань тавлаг сайхан явж байна дээ. Тэгэхээр одоо Монголоо тойрол явж байна уу? 5 жил одоо тойрч явж байна уу? За сураг тарган сайхан тусч байна уу? Сайхан тусч байна та. Сайхан тусч байна. Ажил төрлөн тавлаг уу? Тавлаг ажиллаа. За гялалзаал байна уу? Хийгээл урдлаа бүтээгээл байна уу? Завгүй байдаг хүмүүс дээ сайхан. Сайн байна уу? Сайн байна. Сайхан тусч байна. Сайхан тусч байна уу? Бараа хураар нэг 3-4 өдөр жоохон байж өнөөдөр харин сайхан нэг дулаарч байна дээ тий. Манайд чи овойд өдөр бороо орчлоо шүү. Ер нь их сайхан зам болох шинжтэй. Сас бороо хоолоо. Харин цас ороод бороо ороод хаварчулж байв гэж бодлоо. Өвч болоод байна юм байна. Зуучрын хурдан дуусчих байл. За танаа одоо брэнд байна дээ. Манай брэнд шүүс үү? Нэрсний өтгөн шүүсэд ингээд сахаргүй хадгалаад. Оо. Эстоног ориг амтар байж тий. Ингээд тийштэй бүр араа нэг шүүснэ ядараа. Хамаагүй гарч штэ нэрээ. Сайхан. Байгаль их дэлхий гэж одоо сайхан шүү нэрээ тий. Баян юм да тий. Энэ байгаль дээр ингээд Монгол хүн болоод төрөөд амтлаад ингээд явж ирэх гэдэг чинь тэгэл өвөг дээдсийн одоо тэр сайхан буй юм да тий. Ястаж инкам буй. Яаж одоо тэр өөр улс оронд одоо ингээд төрч өгөө юм тий. Цаанаасаа энэ их газар шорог Захан аймаг, энэ Хөвсгөл аймаг, энэ сайхан байгалийн энэ сайхан ургамлыг ургуулдаг ийм сайхан газар. Одоо энэ чи мэдэхгүй хүмүүс зөндөө шүү дээ. Бид нар бол одоо энэ сайхан тансаг гэдэг төвөөгээ таниулаа явж шүү дээ. Байгаль хүн хоёр хүү холбоотой гэдэг зүйл хүн одоо тэгэл одоо ээжээсээ одоо тэгэл уурга ихийнхаа тэгэл алтан хөвдөгөөс гарч ангир уургийн өсөд хүн болдог гэсэн адилхан их байгаль дэлхий чинь бас л ингээд одоо хүн зууныг л одоо тэтгэж байдаг тий. Ээж хүн чинь дэлхий ээжигээ сүүгээр тэтгэдэг гэл энэ чинь өөрөө уялдаатай одоо юм шүү дээ. Тэгэл одоо хүн болгонд одоо байгалаа хайрлах хамгаалж явах бол одоо их чухал байна. Хамгийн гол нь байгальтайгаа зөв харьцах. Зөв зарчим юмыг авч хэрэглүүл одоо ингээд нөгөө юм болно гэдэг. Тийм учраас одоо ингээд одоо ийм сайхан байгалийн одоо ориг тан уугаас хөөж байна. Тэгээд биднийг өгтөж хүлээж авсан та бүгд талархлаа. За хэлцээсэн. Манайхыг зорин ирсэнд баярлалаа. За баярлалаа. Манай хүүхдүүд чигээд битээр чи нөгөө нэг би ч одоо нөгөө юу шилжиж ирээд хотоос шилжиж ирээд ихчтэйгээ хамтраад амьдарч байгаа хгүй. Тэгээд хамтраад энэ бизнес хийгээд энд амьдраад ихчтэйгээ хамт сумандаа амьдарч байгаа. Тэгээд ерөөд бол 2 жил болж байгаа. Тэгээд манай хүүхдүүд бол одоо ерөөсөө жүүсээ чихэргүй уудаг. Байнгын өглөө оройгоо жүүсээ ууя гэж. Тэгээд ерөөсөө хамрын ханаад ч хүрдгүн. Тэр нь айгуу гоё. Тэгээд яг нөгөө нэг байгалийнхаа зэрлэг жимсийг өөртөө идэ. Дээрээс нь ингээ ар дээр идэ. Ингээд жилийн 4 уйлралт ингээд бид хоёр чинь байнгын ханган нийлүүлж дээрээс нь сүүлийн үед одоо бол бид хоёр жоохон жимсээ энэ юугаараа жоохон цааш нь томруулад 21 аймагт ер нь түгээж бодож байгаа тийм зорилгоос 21 аймаг үү тийм. Тэгээд том алсын хараа шүү. Тийм ер нь тийм хөөрхөн алсын хараатай явж байгаа. Тэгээд хичээгээ дэмжиж бид хоёр бас сүүлд ингээ хамтарсан. Манай их жил болж байгаа та хоёр. Манай их үүсгэн байгуулаад гэхдээ та хоёр хотоос ирээд бид хоёр хотоос ирээд 2 жил болж. Хотод манай борлуулалтыг хийдэг. Яг манай энэ компаниг үүсгэн байгуулж өгсөн. Бид нар чинь 4-5 лаа нийлээд энэ компани байгуулсан. Тийм. Би үл энэ өрхийн үйлдвэрлэлийг бөөнөр ажил хийдэг. Яг хотоосоо бөөндөр ингээ ажилладаг. Тэгээ бид хэд ингээд зуны би твтээр төрсөн ихтэй хоёр. Ихтэй манай ихтэй нөхтэй. Ихчийн нөхтэй. Өө зөв. Ингээд их дүүсээрээ сайхан ингээ нийлээл нэгэндээ тусалцаа. Дэмжлэгтэй. Тэгээд Улаанбаатар хотод байж байгаа тэгээд суман дээрээ амьдрахад ер нь өөрт чинь бас ер нь ингээд хэр их ялга бас нэг юу гэдэг тийм мэдээж том ялгаа байгаа тийм агаар сэлхнээс ер нь бол ингээд суманд одоо залуучууд одоо ингээд амьдрах юунаас хоор болоод байгаа тийм тэгэхээр суманд одоо амьдрал хүн ирээд одоо хөдөлмөрлөж чадах юм бол одоо энд бүхэл юм байдаг тийм одоо түүхийдэн одоо барга 5 матнаас гарч байгаа бүгд одоо хямдхан байж идэг тийм
суманд одоо тоороод байгалийн сайхан одоо жимс гэдэг одоо их л юмнууд байж. Тийм. Энийг ингээ хөлмөрлөөд одоо суманд амьдарч одоо болдог гэдэг зүйлийг бас нэг харуулах гэж маш мөн төрсөн нутгаа бас нэг хүн хотоороод сурж болно, амьдарч болно, эргээд нутагт амьдрий гэсэн бас ийм зорилготой бас ингэж ирсэн баг шиг байна тий. Гэхдээ ер нь одоо яг мэдээж та бүгдийн зорилго бас байгаа гэх тий. Яагаад хотод байж байгаа сум руугаар гэсэн энэ талаараа бас би ер нь бол нэг хоёр ойрхон хүүхэдтэй. Тэгээд манай хоёр ер нь бол айгүй бага насны байсан. Тэгээд хотод ингээд манай нөхөр ажилдаа явцдаг. Тэгээ хотод ингээд байнга нөгөө хоёр хүүхдээ харах. Тэгээд дээрээс нь ингээд байнга ингээ байранд байгаад хахаар ерөнхийдөө агаар салхитдаг даад тийм. Тэгээ амархан ханаад хүрээд тийм болчоод тэгээ ерөнхийдөө бол наашаага ирдэг болоод зундаа ирдэг байнгын байжснаа сүүл рүүгээ яг ингээд хоёлоо явъя шийдээ хойшоогоо ингээд явъя тэнд ингээд хичтэйгээ нийлээ жимснийхээ бизнесийг хийя боломж байна гэд тэгээд ирээд хичээхээ жимсний бизнесийн маркетинг хийгээд борлуулалт амар туршлагатай гэдэг байсан тийм хотод байгаа үү тий. Тэгээд сумын дээрээс та маркетинг бол баг нүдэн дээр наалан дээр байгаа байсан. Тэгээд бичлэг юмнуудын сте хийгээл тэгээд дээрээс нь ингээд рил мэл хийгээд тэгээ борлуулалтыг нэгээд тэгээд дээрээс мэтээр хотод борлуулдаг болоод хотод 2-3 газар борлуулдаг болж ирсэн аймгийнхаа төвүүдээр борлуулаад тэгээд дээрээс нь өвөр хангай өмнө говь өмнө говь шүү дээ. Өмнө говийн 70 цаг руу хүртэл битээр хамтдаа явж борлуулалтаа хийгээд хамрын эдийн нэг юун дээр мөрөнд тийшээ очиж хүртэл борлуулалтаа хийдэг болоод тэгээ битээр ер нь бол одоо 21 аймгийн яг энэ чоны илэг гэж жимсээр ерөнхийдөө бол илүү гаргаад одоо чоны илэг чинь хүний биед хамгийн сайн жимс шүү дээ энэ жимсээ сурталчлаа цаашаагаа ингээд бүр ингээ явъя гэд ирсэн. Тэгээд мананд хурц нөгөө ер нь хот руу хотоос энэ хөдөө шилжиж гэдэгт айгүй дэмжсэн. Тэгээд нөгөө нэг агаартай дээрээс нь ингээд жимс ногоогоо идээд байнгын манай хоёр хүүхэд чинь бүр ингээд хамрын ханаад ч хүрхээ байцж байгаа юм чинь. Тэгээд дээрээс нь надаа ингээд чөлөө цаг маш их гардаг болцсон. Тэгээд би бичлэгээ хийн ингээд борлуулалтандаа ихтэйгээ ийш тийшээ явна. Ерөөдөө яг ингээд зуны дүндээ бол жимс ногоонд маш сайн бидний чинь бөөнөө ингээд завтай нь хүүхдээ хараад завгүй нь ингээд жимсэндээ яваад ерөнхийдөө бол тэгээд манай жимсэнд манай хүүхдийг аягүй сайн харж өгдөг. Тэгээд би өөрөө жимсэнд бас хаяа явна. Тэгээд хоёр хүүхдээ ерөнхийдөө бол зундаа ингээд ээж тэгээд ингээд нутагтаа ингээд ясан чинь надад бүр илүү ингээд боломж гарч ирсэн. Тэгээд айлын одоо бага юм уу? Би 10 хүүхдээ хамгийн бага. Бага нь. Ирэх үү? Ирэх. Ер нь бол ер нь бол тэгээд ер нь бол дороор авахгүй тийм. Ихч хүүхдээ наад ихтэй жимсэнд явал тийм. Тэгтээ мундаг байна. За хаваас бол одоо Улаанбаатар хотод ажиллаж амьдраа тэнд сайхан өөрсөн гэсэн сурах юм хүн сурах тал юм дээ шүү дээ тийм. Юмаа сурчаа тэгээд одоо сум орон нутгатаа сурсан мэдсэн тийм. Зүйлээ сайхан одоо гэр бүл дээрж амьдэрч тийм. Тэгж ярьдаг шин. Их сургууль төгсчөө та нар ингээд хар ажил бор ажил хийгээд яваад идэг тийм. Тэгээд баг ингээд бид нар чинь их сургууль бүхэл бүтэн их сургууль төгсчөө сайхан мэрэгчлэр ажиллаагүй яадгийн тэгээд тэгж ярьдаг байхгүй. Тэгээд биднэрт бол энэ бизнес ер нь айл жоохон 5-6 удаа ингээ хасаал энэ их чиг дагаалж юмсанд явдаг гэсэн. Тэгээд тэгээд оюутан байхад манай их чинь энэ бизнесийг эхэлжсэн. 2014-15 оноос л баг. Тэгээд дөнгөж эхэлж байгаа үед нь л бид нар чинь хотод борлуулалтыг эхэлдэг байсан. Эхлээл захаар яваа зардаг. Захаар өөрөө зардаг шүү дээ. Захаар 10 метр энэ чанарыг ингээ зах дээр авчаад танилцуулаад хич байгаа дагаал яг оюутан байхдаа тэгж яг энэ бизнес дээр эхэлжсэн. Тийм болохоор тэгэл одоо хүртэл зарим хүмүүс тэгж ярьдаг байхгүй. Их сургууль төгсчөөл тэгэл та нар ингээл бүгдээр хар бар ажиллая гэдэг байдаг. Тэгэл тэгэхээр чинь шаал өрөөсөө хөдөлмөр хүн хөдөлмөрлж чадчихвэл бий болгодог тийм. Хөдөлмөр хүнийг бий болгодог. Тэр хүн ер нь хөдөлж хүний тарих толгой сэтгэдэг. Гар нь хөдлөг хүний толгой нь хөдөлдөг байхгүй юу? Яг үнэ. Тий. Ер нь бол тэгэл хүн чинь нөгөө нэг одоо бол залуу оюутнууд бол нэг их том бизнес яриад нэг бол амархан мөнгө олох гэж бодоод байгаа байхгүй юу? Бид нартэй адилхан ингээл намгийн туудаад зорилгынхоо төлөө одоо болчмоор өдрүүл зөндөр шүү дээ. Манайхсан тэгэл нөгөө нэг компани болохын тулд нөгөө тоног хөрөмжнөөс ахуулаад тэгэл нөгөө хөдөө орон нутагт чинь одоо жишээ нь санхүүжилтаас ахуулаад айгүй хүнд шүү дээ. Тэгээд тэгсэн чинь одоо сүүлийн 2-3 жил манай суманд яг энэ жимсхэн яасан тэм төсөл орж ирэхгүй байгаа байхгүй юу? Хэрвээ бид хоёр ингээд хэрвээ төсөл орж ирээд ч юм уу тэгэх юм бол дахиад ингээд цааш нь томруулаад ингээд 21 аймагт түгээмээр байгаа байхгүй юу? Тэгээд тэнгүүд яг тэр төсөл
өслөө хүлээгээл зарим хүмүүсээс нь асуугаал яг манайхт ингээд яг ийм жимсгэн зоосон юм орж ирж гинөө гэж асуухаар одоохондоо тийм болгоо гэл тэгэл тэнгүүд өөртөө ингээд борлуулалтаа хийгээл өөртөө бичлэгээ хийгээл өөртөө юмаа тавиал тэгээ ингээд явж гин тэгээд ямар ч хийсэн явцын дүндээ орж ирээд гоё томроод 21 аймагтаа түгэх байна. Түгэн л гэж бодож байна. Ер нь бол түгэн цаашаа яваад одоо ингээд дэлгэрүүлээ. За тэгэхээр сансан болгоч чинь 9 цагаар сайхан сүлдшгээр амирч. Зорьсондоо хүрээр гэж сая юурой. Энэ бас төрийн бодлогоос ч гэсэн басхан дэмжээсэй гэж би бас бодож байна. Энэ сумуур нот руугаа амьдрах гэж ирж байгаа энэ залуучуудынхаа энэ хурмын битгий хуглаасаа хэрэг төсөл мэс тийм юм бас дэмжих байхаа би бодож байна. Сайхан одоо нэгэн хүн өөрийнхөө сумдаа биш те Монголынхаа өнцөг болгонд байгаа тэр ард иргэдтэй. Тийм. Одоо жишээ нь одоо хүргэж одоо бид хоёр хамтруулъя те. Гэдэг юм зорилгыг л одоо нөгөөтэй тавьж байна. Үүний дагаад олон залуучуудын сумандаа амьдрах хүсэл эрмэлзлийг одоо гоё бадрааж өгж байгаа бас нэг юм юу болж шүү дээ. Амьдч болдгийм аа хүн очиод энэ юм хөдөлмөрлөж чаддуудын бас амьдрал байгаа маа гэдэг юм. Та хэдмэн бол бас сайхан манлайлагч нь байна. Тийм учраас дараагийн залуучууд манлайлагч нь байж те сум орон нутгийнхаа бас нэг энэ сайхан хөгжил одоо шилтэн хөрөнгө оруулалтыг хийж ажлын байраар бий болгож энэ одоо байгалаас гарч ирсэн сайхан амтыг Монголынхаа өнцөг болгон хүн болгон сайхан амтлах ёстой те ийм өргөн цар хүрээ алсын хараатай байгаад нь бас талархч байна. За дээр нь одоо төлөөс бас энэ бодгоос бас энэ сайхан ийм хүмүүсээс сайхан залуучуудынхаа урам зориг хуглахгүй ундаачихгүй шиг сайхан дэмнээсээр л одоо би хүсэж байна. Амжилт хүсье та нартай. Баярлалаа. За үйлдвэр маань одоо анх одоо хэдэн онд анх одоо үүссэн. Яагаад бас энийг хийх болов гэдэг одоо зүйлээс танилцуулж та. Үйлдвэрээ би 11 онд үйлдвэрч явах бас өөрөө сайхан энэ сайхан жимстэй олон 2 3 сайхан баян сун дамжиж өслөө би. Өөрөө захны их уул төрөөд хөвсгөлийн жаргал бас юм жимсний орон. Тэгээд манай хоёр их хөвсгөлийн баг уулнаас нь түүж оруулж ирээд модны ханд баг л хийгээд идэх үстэй. Тий хөвсгөлийн жаргалд манай хоёр их хүнтэй суугаад бид нэр Хөвсгөл аймгийн жаргал сум руу нүүж очиод. Тэгээд 3 4 жил болоод бид нарт намайг очиход бол жимс авдаг хүн байсангүй төвдөг мөхтэй төвдөг мөртлөө хэрэгжилж мэддэггүй. Түүгээл тий түүгээд би 10 педан жимсээ 5 савн гар өгчээлээ жаргалын дулмаагаад баатрын дулмаа гэж. Тэгээд мороо ингээл зүгээр аав нэг тэр болохоор тэр үед одоо ханшин тийм үү? Угаасаа хэрэгжилж мэддэггүй. Нэг юмсандаа ингээд хэрэгээг манай аав нэг тий уртаа улаан бормор байдгаас ахгүй юу. Тэгээд тэр 8-аад найз нартайгаа жимсэнд яваал хөөх тэр ямар ч сайхан ургадаг байсан. 2 аравт дүүрхчээл. Тэгэл дахиад жимс дүүх гэсэн сав байхгүй. Тэр үед чинь дандаа гараараа дүүдэг байсан. Гараараа дүүхэд чинь тэр чи одоо савартай адилхан яахгүй гэтэл их ургасан байж 2 арвыг дүүрхчээд илүү гарахаараа нөгөө нэг тий 2 арваа дүүрхчээд нэг тортой явдаг байхгүй юу? Торондоо хийгээд ганц галцсан чинь аавын бор морин улаан алга болцсон. Шүүс нь гоочоод нөгөөх нь ингэж оруулахсаар хагаад тэгэл жимстэй орж ирчээл нөгөөтгөрө барин хийж чадахгүй. Манайд дараа нь тэр 2001 онд байна уу? 2001 онд чинь нэг тийм 100-гийн саваар нэг хөх жимс байсан. Одоо ингээ шүүсийгээ тухай баг мэддэггүй байсан юм аашим. Тэгээ би хот явахгүй давааны маханд хитэн барай хийчихсэн. Хамгийн анхны барай 2001 онд. Тэгэл нэг хитэн билсэн чихэр аваад барай хийгээд авцсан чинь хотынхан маш их сонирхчихсэн. Үу ямар гоё юм бэ гэл. Нөгөө жимснээсээ гашилсан жимснээсээ тэр үед хөргөө өөр байхгүй хөлдөөх чинь ч баг гараагүй байсан баг. Тий. Тэгээ би чинь 2001 оноос дахиад энэ тосонд манай аавын ихчийнх нөхөд пүүжигээд мөнгө өргөхөд худалдагчаар ирээд. Тэгэл энд байж гал 2005 он 10 он гэл хөдөө амьдарч байгаа л 10 онд төв орж ирээл. Дахиад тэр нөгөө мал идэж зовтонд өгсөн яг нөгөө нэг амьдралын дооцогт очиж байгаа юм чинь. Тэгэхээр яалтгүй бид нар чинь баян хангаар угаал явна шүү дээ нөгөө нэг. Танаавал. Тийм жимсээ төвсөн. Тэгсэн чинь тэр намар юм билээ шүү дээ. Би бас 60 70 литр жимс хадгалсан.
Тэгээд 11 онд хотод очиж эмнэлэг твтээд цагаан сараар ирэхдээ би нэр надад нэг 60-70 литр жимс байгаа. Тэрийг нэг бариан болгох чивээс би нэг бариан хийжсэн юм да гэж бодсон. Тэгээ бариан болгоод ад байжсэн чинь тосонд хамгийн анхны үсгэлээ удалтаа соёлын төвд болж чинь тэгэхээр нөгөө хэддэг орсон чи тосонд. Тосонд. 3 дугаар байранд орсон. тэгэл урамшиж хамгийн шагнал. Тэгээ 3 дугаар байранд орохоос гадна тий хамгийн анхны шагнал. Манай сумынхан тэр барианыг маш их сурсан. Нөгөө нэг чиний нөгөө бариан байна уу гэл. Тэгээ би яг ингээд бодоод үзсэн чинь намар нь бол тэр үед жимс литр нэг 5,000 зан болж исэн. Барай игээд үзсэн чинь 10,000 болж байгаа байхгүй юу? Одоо надад 60 литр жимс үн 60,000 болох юм байна гэл. Нөгөө тийм үнээр нь бодож үзээд байгаа хэлээ. На баг хилэн 10,000 болохоор чинь 600,000 төгрөг болох юм байна гэж бодвол. Хил нэрс одоо байраа нэхэд нэг хил гарах уу? Бас хордлох уу? Гарахгүй яг чихрээ нэмэгдээд ийм шүүс авч иж яг нэг бариан гарах шүү дээ. Тэгэхээр яг шүүстэйгээ нийлээд бодохоор тэгж бодож үзсэн. Жишээ нь 10 литр нэрсийг бариан болгох хэдэн одоо хилээр нөх юм граммор нөх юм. 10 литр жимс 6 кг байдий. 10 литр нэрс. Одоо 10 литр нэрс жимсгэл ярина штэ. Одоо нөгөөс уус авдаг 10 пятаны чинь хилдээд авахаар бид нар дээдл хэмжээ 6 хилээр. Авчтээ. 10 литр жимсээр барай ихээр 10-аад барин болтгүй штэ баг 7-8 барин болдог байхгүй юу? Тийх бах тэ нэг нөгөө авчлаад ягаад одоо шүүснээсээ бас манай одоо баг байхад би санахад манай аав ээж мэж юу ах ихнэр ч бол байнга л одоо нөгөө одоо яг нөгөө Хөвсгөл аймгийн жилчиг гэдэг газар байдаг байхгүй. Өсөл хоёр алхаад ирсэн тэр уул руу гараад дандаа нөгөө тэр баг байж тэ хойнд явал ингээд аймагс нэг хүмүүс их жимсэн байдаг. Тэгэхээр тэр үчиг 30 машин юм байна үст тий. 30 машин үүс тэгэл дуулаа зүгээрээс та нөгөө ачигдаа тэр овоорч зогсоод гоё явдаг байсан баг одоо ингээд харахад ямар ч гоё нийгэм байсан. Нөгөө нийтч заяа интернет байхгүй тий. Айгуу тийм үү. Найз нөхдөөрөө тэгээ танихгүй байсан ч таньдаг юм шиг яг тэр цаг үеийн одоо бас нэг нь ихгүй байсан тэр хүмүүсийн нөхөрлөл нь харилцаа. Тэгээд нэг жимсээ түүж ирэл модны хайнд бас барины хийгээд явдаг гэсэн. Тэгээд намайг нэг юу хутгаж тэр чирс ингээд тасралтгүй утгах юм байдаг шүү дээ. Үүс гараа шилтэ. Тэгэхгүй даалда төлөвчгээд идэв. Тэгээд хажлын төлөвдөн шүү гээл ингээд тусаад. Өстө бас их ууг хөлмөр ордог юм шүү дээ, тий? Барин. Яг нэг хүн тэгдэм байлээ шүү дээ. Нөгөө мөнгө бодож хийсэн ажил бол хол явдггүй гинэ. Нөгөө зоригтой бөгөөд өөрийнх нь сонирхол одоо миний нэг бас нэг зоригч байд юм уу нэг бас өөрийнх нь дуртай бизнес одоо өөрөө жимсэн дуртай болоод жимсээр юм хийж байгаа шүү дээ. Жимсэнд дургу зүгээр тэр намраал тэргээр мөнгө олё гэсэн бол өнөөдрийг батал хийхгүй л дээ 10 гаруй жил. Зөө. За ингээ одоо хэдэн төрлийг одоо хийж байна. За барианы талаар бол одоо таны үе хүмүүст бол ярилтгүй Баргстаны зохиогч нь таамаг дээ баг. Хүнс ирүүл бол хүн ирүүл гэж би болж игэл ирүүл хүнсэл хий гэж боддتي. Итгэлээ. Энэ болохоор нэрс үү? Нэрсний барай. Итгэл хүлээсэн авдаг хүмүүстэй нэг тийм энд талах бай. Чандрын алдагдуулчихгүй авсан хүн харамсахааргүй байхын тулд хийдэж штэ. Аминдаа хичээдэж штэ тэгээд хүмүүс гоё байна гэхээр тэрүүн дурамшиж. Тэгээд бас цех болгон бас амт нь ер нь нэг байх уу бас тэгээд хүмүүний технологи байна л да. Тэгээ байлгүй байх уу? Нууц уу? Нууц. Ямар ч гэдээсээ эко. Манайс нэг жимсээр нь тэгээд ийм л тийм мэдгүй маа тийм л та ерөөсөө сахар баг. Сахар нь болохоор бор сахар ордог байхгүй. Тэгэл яг жимсээр нь тэгэл өөр тийм нөгөө нэмэлт бүтээгдэхүүн одоо хугацаа найрлага тийм хугацаа өдрөж тийм юм байхгүй. Тэрнгээр даваад талтай. Нэрс бол одоо хүний яг юунд сайн байна? Нэрс ч одоо дархлаа дэмжин элгэнд сайн, ер нь бол цус шингэлэн нүдний хараанд сайн. Юусоо яах вэ? Наач ихгүй. Одоо ингээд цусны хүн над руу тэгжсэн шүү дээ. Хойно жимсгээд манай энд 10,000 таа 60,000 таа зарж ирсэн гэсэн шүү. Монголоос ирсэн яг эко жимсгээд. Антексуудад хамгийн өндөр жимс нэрс ирдээ тий. Манай баярын ямт ямар байна? Ориг үе чадчихээн үү? Орисоо юм л ярмаар байна зүгээр. Идчихмээ.
гоё та. Байгалийн тансаг амтан байна уу? Байгалийн нөгөө одоо зарим баримт ингээд хитрхэл гэж жоох ингээд юу. Ялан. Чихэр их сахар ихтэй байдаг. Юмыг нэг гоё зөв одоо хийж чадах юм бол өөрөө нөгөө юм болно гэдэг. Байгаль их дэлхийд бидэрт ингээд маш сайхан юмыг өгдөг. Гэхдээ тэрийг яаж хэвлэх үү гэдэг бас нэг хүний тэр уламжлал одоо нэг бас нэг юм арга ухаан технологи байна тий. Тэр органик зүйлийг алдагдуулахгүй юм гэдэг. Одоо бид нар ингээд нийлээд хөвсгөлийн жаргалд нэг 40 тонны хөргөр авчихсан. За. Наад жимсний чүдий дамт чанар нэм гоё байгаа нь болохоор оригч дүүсээрээ нийлж хөвсгөлийн жаргалд авсан 40 тонн контейнер гашлгааг. А жимс гашлах юм бол наа шүүс чинь юм байхгүй. Эсэглэн жимсний гашуун шүүс найрагдана. А хэрвээ миний жимс гашилсан байх юм бол таны идэж байгаа барай. Бас ийм эко сайхан байгалийн тансаг амтагт нь алдагдана. А биднээс яг хийж байгаа юу нь болохоор жимсээ шинээр нь хадгалж чадчихад бүтээгдэхүүн нь одоо сахар баг ороод эко амт намтагтаад ингэж байгаа. Тэгээ би чинь тосонгийнхаа брэнд бүтээгдэхүүнийг хадгалах гэж хийж чухал уу? Хадгалалт гол нь чухал. Хадгалалт тэгээд нөгөө нэг хэлдэг штэ энэ байгалийн тансаг амтыг бол би одоо юуг нь ярих вэ? Ёстой байгаль их дэлхий өөрөө ургуулсан давтагдахгүй сайхан амтахгүй юу? Тэрүүн дээр жижигхэн миний сэтгэлэл орсон баг. Тэрнээс ш илүү юм ороогүй. Гэхдээ бас нууц технологи байгаа тийм. Тэр байгалийн гоё намтыг одоо бид нэг алдагдуулахгүй бас энэ хүнсийг хэрэгэлдэг тэр өвгдүүдийн өв ухаан буюу тэр тийм. Тэр өвгдүүдийн тэр уламж технологи гэдэг. Мадаас харж байгаа түүхий энэ одоо сүү аарц байгалаас ирэн гарч байгаа олон төрлийн ус аршаан энэ ургамал жимс гэдэг энэ өөрөө дэлхийд байхгүй хамгийн тэр тансаг одоо тэр байгалийн органик гэж тэ хүнсийг одоо хэрэгэлдэг энэ дэлхийд бол ерөөсөн монголчууд байдаг. За өөр улс орнд бол одоо жимс ногоонод юм ан амтны юм уу гэж жоохон зэрлэг тадраагаа болоод ирдэг. Хамгийн одоо хүн зунд ээлтэй зүйл Монголын яг энэ хөр шороон дээр урсан байгаль байж байгаа. За энийг дэлхийн зах зээлд одоо бий болгоод ингээд явхад маш том төвийн бодлого буюу жижиг дунд үйлдвэрүүдэд дэмжих энэ бодлого менежментийг хийгээд өгөх юм бол энэ өөр дэлхийн зах зээл бүр номер 1 болох. Ялангуяа дэлхийд одоо сарлагын мах номер 1 болж штэ. За урд нь бол сарлагын намайг баг байхад сарлагын махыг бараа халуун чанарын гэдэг байсан шүү дээ. Бараа одоо мах гэдэг. Тэгээ одоо ингээд нөгөө хүмүүс маань ингээд нөгөө хүн өвдөд ирэх юм уу? Нэг бол одоо хүн ингээд нөгөө хүмүүний хөгжил гэдэг ч юм уу те. Одоо юмар таньж эхэлж мэдчихээн. Биднэрт одоо яг юу хэрэгтэй юм бэ? Яг энэ байгаль чи ийм ургадаг байсан юм байна. Өвгдүүд маань ингэж хоолой хийдэг байсан юм байна гэдэг. Эргээд одоо органик юм хүмүүс маань хүсэж эхэлж байна. Та нарын энэ одоо бас алсын хараатай энэ бол сайхан Монгол эх орныхаа баялыг Монголдоо болно бас сайхан таниулах тий хүн болгон сайхан эрүүл байгаасаа хүн болгон сайхан хүрэх хийсэн гэх тий энэ сэтгэл эмзэглийг одоо төрийн бодлого нь сайхан өшөд дэмжиж өгөх хэрэгтэй. Яг энэ юм хийе гэдэг яг гоё нэг юм одоо асж байгаа гоё сэтгэл дээр л дэмжлэг. Өнгөрсөн борооны хойноос нэг цув нөмөрөхгүй шүү гэдэгсэд бас нэг юм байвах хэрэгтэй байгаа байхгүй юу? Яг үндэ тэгэхээр энэ залуучуудынхаа урмыг мөн энэ ахмадуудынхаа хийж байгаа ур ухаануудыг залуугийн дараагийн үед нь одоо ажлын байрыг бий болгох тэр туршлага хөдөлмөр зүйтгэлийг бол одоо сайхан дэмждэг байх хэрэгтэй. Нэг хэлвэ шүү дээ зүйл нь манайх ч нөгөө нэг стандарт гэдэг юм аягүй сайн хангасан. Тэгээ бар тий одоо баркод гэж хамгийн надлын зах нь одоо энэ бүгдэн дээр нь баркодод байгаа байхгүй. Тэнгүүт манайх гадагшаа гардаг. Манай хэрэглэгчид маань би одоо Японд руу авъя, Австрали руу авъя. Танаа энэ чоны илэг гэж жимс чинь ямар гоё юм бэ? Энэ жимсийг яг ингэ жимсээр нь танах хийд юм байна. Танах ингээд би одоо гэхэд би өнөөдөр 4 цагийн автосанд 3 чоны илэг жимснээ тавьж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт энийг шууд наадах чинь шууд Япон руу гараа явчихдаг. Шууд би өөрөө хүртэл би өөрөө аялах дуртай байхгүй юу? Тэгэнгүүт би өөрөө ингээд 1 юм 2 3 хийгээл шууд чамдааманда хийгээл яах ч шууд гарчдаг. Тэгэнгүүт угаасаа нөгөө стандарт гэдэг юм хангацсан. Тэгээд дээрээс нь нөгөө монголчууд хэрэглээд мэддэг нөгөө нэг яалтчгүй хөшин хүмүүс гадаадд амьдарч байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тэгэнгүүт танахыг ингээд жимсээр нь зараад байна. Манайхыг ингээд танахыг л хэрэглэмээр байна. Тэгээ явуулаач гэж. Чоны илэг ерөөсөө
байгалийн пит үсэн бэлээ. Дээр үсэн хэрэгжилж исэн юм байна. Хэрэгжилж исэн байна. Оо бүр бүх өвчнөд даралтаа гэсгээр идэг уусан байна. Ханиа төрхөөр удаг байсан байна. Одоо эн чин цус шингэлэн зүрхэнд сайн. Би энийг үүрээд одоо 10 онд бол нилээ явсан. Тэгэхэд захтайгуур өрнийг хүн элэгний С вирус нь бүрт амар өндөр гарцсан. Алтайгээд тэр алтайгч авч уулгаад С зүгээр болчиход намайг дараа нь утсан чи миний С зүгээр болцсон. Одоо чи миний аавыг эмчилгээ. Тэгсэн хажуугийнх нь хөөхөн астам чи хэр оргийн юмд идэгдүүн байж тээ. Тэгсэн чоны илгээр идэгсэн байгаа. Одоо тэгээ увсад бол манахаас чоны илэг аваад 3-4 илгэн зүгээр болсон хагалгаанд орсон. Одоо манах нэг төмний эргэцээг пэйж хуудас байгаа. За наа чоны илэг чинь технологи нь бас их тий. Гол байна шүү дээ. Гэхдээ хаасайгүй бас ингэж явах юм бол аймаг сум болох Брэйнлага. Тэндээс яаж ялгараад хүний биед одоо өвчин нөлөөлөд байна гэж. Тий. Бас хийж байгаа бас нэг юм технологи байна. Бас нэг байгалийн нэг ориг юм ориг чанарыг алдагдуулахгүй. Тэгээ ер нь хүний илэгнийхээ 70% тайруулсан байсан хүн. Атгах чинь хэрэглээд тэгээ бүр ингээд манай ах ингээд зүгээр болсон. Би яг энийг ингээд дахиад аваад хэрэглэмээр байна гэдээ надад ярилцлага өгөөд тэгээд айгүй хөөрхөн тэр хүнээсээ ингээд би наадханд чинь за ингээд ярилцлага өгсөн чигээл хэрэггээл хөлс вүнгийн нөгөөл дахиад та ингээд яагаад гэсэн чи тэр ичдэм байл хөдөөнийхэн санаа зовоод идэм бэл. Тэгээ нэг бид нарт ингээд үр дүнгээ ярихаас ингээд санаа зовоод би болохоор ингээд үр дүнгээ сонсохоор ингээд баярлаад та дахиад ингээд яриад өгчөөч гэдэг тэгэхээр үгүй гिचмээл. Тэгээд тэнгуут нь за өөртөө ярьчээ өөртөө ингээ хийчихээ тэнгуут манай живсэстэй ийм гоё шүү ингэдэг шүү гэж ярихад ер нь бол авдیں۔ Тэгээд одоо яг ингээ жимсээр нь хэрэгэлд сурмаар байгаа байхгүй манайхан янз бүрийн тийм юм одоо энэ ер нь бол дархлаа муудсан улсууд бол энэ чоны илэг шиг дархлаа сэргээж яан цус шингэлж яан ханиаданд сайн байна. Одоо тэгэл ходоодны баатар гэдэг байхгүй юм чинь. Тэгээд хоол сайн шингэн даралт буулган нэрөөс яг эмчилгээний журмаар илүү дутуу юм хийгээгүй яг 100% оргоор нь ингээд байгаас төрсэн жимсийг одоо нодлон намар эн чинь 7 сар дургасан жимс. Одоо 24 сар хадгалахад хөлтөө байсан тултаа ингээд цоо шинээрээ нодлонгийн жимс энэчлийг гараагүй. Гишүүнэг бол одоо хавдрын үндсийг устгаж जैन маш олон хүн хавдраас идэгч जैन одоо гişүүнэг угаад нодлон манай ээж яхаа хөхөд чи бүр гоё шүү яг нэг ууланд байдаг өнгөөр шүү дээ яг жимсээр хадгалж байгаа нэг гоё хамгийн чухал байна шүү хадгалалт хамгийн гол ерөөсө биднүүсийн юм хийж байгааг эн чи одоо нэг одоо бүтээр чадвал энэ тосондоо нэг 10-20 тонны хөргөр аваад тавьчмаар байхгүй өсөглөөс өөдөг санхүүжилт ер нь бол бүх юм дээр хэрэг үлдээд байдаг шүү дээ хөргөр орох уу за хөргөр нь ерөнхийдөө бол юунаас шалтгаална шүү дээ нөгөө тооноос шалтгаалж гэдгээс 40 тонны хэрэг 40 сая давсан тий Тэгэнгүүт 20 тооных хэрэгтэй 20 тонн дээрээс нь дахиад бид нар чинь нөөцөө бэлтгэхэд бол дахиад нэг 40-50 сая бай гэхэд 30-40 сая байх хэрэгтэй. Тэгэл тэрнийг эргэлдүүлнэ хэрэг. Тэгэл нөөцөө бэлдээж авчаад дараа нь ингээд борлуулалтаа хийхэд бол бас маркетинг хэрэг болно битэрч. Тэгээ маркетинг би хийн. Тэгээ дээрээс нь хөргөлтэй би хийн. Манай хоёр өвдөг, манай их хаяар. За хоёр тэгээ хоёлоо хаяа хамт явна нэдтэй. Ер нь л дараа өөртөө хийдэг. Тэгээ бүгд өөртөө. Бараг л одоо ч яг төөж чадхаа гэж хэлсэн тий. Тэрнээс бид нар чинь хамгийн анх өөртөө түүгээл түүснийгээ борлуулаад тэгэл дотороо захаар өрөөл явдаг байсан. Одоотой адилхан ингээд сошиал өгчөөгүй байсан. Одоо түүж амжихгүй байгаа. Одоо бол яг уу одоо бол өөртөө жоохон томроо. Би болохоор зохныхаа тосон цэнгэлийг хариуцаад эндээ аваад би бол одоо байгаа сум орон нутагта манай сум чи бас сайхан ургана. Бүх ингээд модонд орохоор чинь хашиг, аршаант, тэл гэл ингээд нэрс нь ургасан, чоны илэг нь ургасан, ухрынүүд нь ургасан. Нөгөө нэг говийн үрээд энд ингээд хэвтэж чад хүсэн чиг би өстө харамсахгүй гэдээс чи ингээд өстө нэг хорогдмоор сайхан нутаг штэ манай. Жишээ замын хүн саатмаар. Жимсний орон. Тэгэхээр би бол яг энд ингээд үйлдвэрлэж байрлаж байгаа болохоор одоо ингээд жимсээ өгж байгаа хүн болгонд баярлдаг. Би тэр хүмүүсийн итгэлийг автаг учраас манай хаалгыг цохоод буцтаад нүдээ түрээдэрлээ. Жимс авахгүй түрээдэрч байгаа хүн болгондоо баярлдаг. Минийхийг эдсэн болоод амтанд нь орсон болоод намайг зориодэрлээ гэт. Тэгээд тосонгийнхан бол намайг тосонгийн жимсний буйна гэдээ боддог байхгүй. Одоо ерөөсөө жимсний буй. Баруун баг 3 аймаг. Уус
завхан тэгээ ховд одоо баяр гэж гэсэн орж байгаа манай хич. Тэгэхээр одоо яг энэ баруун аймагуудаа бол одоо энэ хөвсгөлүүд нэг явдаг юм уу? Бэлчээ өөрөө юуны ор шүү дээ. Тэгэхээр одоо жимсний буйна гэж ер нь манай хич ер нь тий андахгүй. Тасанд бол ерөөсө ганц танихгүй байхгүй. Тэгээ би нэг одоо ингээд тасанд бас танихгүй мэдэхгүй юм байдаг юм байлаа. Би ч ингээл нэг ажил хийчихэл гадуур өөргөө нэг талцууд байдгүй. Танихгүй мэдэхгүй одоо таньдаг болох байлгүй гэж. Танихгүй мэдгүй харахаар бас танд их содаа гатнаас. Би ч одоо бас аргагүй дээ. Би 10-аад жил тоснд дэлгүүрт суусан. 10 хүртэл. Тэгээд дээрэс нь 11 оноос ахуулаад одоо өнөөдөр 26 хоног хүртэл 14-5 жил жимсээ хийгээд тэгээд мондөг байна. Тэгээ би өөрөөсөө гол нь хүмүүсийн итгэлийг л даах гэж боддог. Хүний итгэл алдчихгүй л гэж айдаг. Энэ тэгээ энэ бүтээгдэхүүн тэр хүн өд очиод бидний шингээд сэтгэлд хүрээсэй гэж боддог. Зориулж хийж байгаа учраас хүнийг бодож хийж байгаа. Хүн болгоо эрүүл байгаасаа гэж. Гэхдээ би та нарын дундаас нэг зүйлийг би зөвхөн нэг айгүй их олзуурхлаа. Энэ бол яг юу гэх нөгөө та нар яг байгалаас гарч байгаа бүтээгдэхүүнийг тэр органик зүйл алдагдахгүй хийх юм. Гэхдээ хамгийн гол нь энэ бүтээгдэхүүн хүнийг эрүүл байгаасаа л гэдэг. Тэг эрүүлж ирсэл гэж байна. Хан дээр ингээд сайхан тавиал өдөр тутмын хэрэглэн дээрээ ингээд ирснийхээ барайныг одоо ингээд идснээр хавдар өвчин тусахгүй байх юм. Тий одоо ингээд гişүүний барай бол хоолч нь хавдрыг устгаж. Хоолцохтой хүн бас давхар одоо бие эмчилдэг байсан дээр үед. Яагаад тойгны шүл байсан? Уусын доо тий. Яагаад битүүшил байсан? Яагаад халгаатай хуушул иддэг байсан? Төмсний улааныг яагаад сүйтэй хөөлж иддэг байсан? Ямаахан ургамлыг яагаад иддэг байсан? Тэр бүгд зөвхөн имийн урмалтай хоолцаа гэж хүний гар хөлд ороогүй байгаль өөрөө бүтээсэн тэр маш төлөн төрлийн одоо ургамал өөрөө байж байна тий. Тэрний жишээ нь бид нэр одоо үхлийн нүд анс шоны хил нэрс гэж юмсууд ярьсан. Цаана одоо маш олон ургамал байдаг. Гэхдээ нэг хамгийн гоё хайр хүрмээр тий бахархмаар хайрламар зүйл гэж бол энэ бүх зүйлийг чинь энэ байгаль дэлхийж бид нар хүн үйл ингээд энийг идээд ингээ өгөөд ч төвлөрдөө тий өгөхгүй ч болно урахгүй ч бас болох байсан тийм үү. Яагаад энэ Монголын газар нутагт энэ олон төрлийн жимс энэ ус агаар энэ байгаль дээрс ингээд хүн төрлөختн ялангуяа монголчууд өгөөд. Тэгэхэд бид нар байгалаа хайрлаж байгалаас авсан бол буцаагаад нэг сайхан сүүгийг өргөждөг, байгалийн ан амтны басны хоолждөг, зөв сүсэгтэй, зөв цагт нэмийн аваад зөв хэрэглээд явах юм бол энэ өөрөө стод нөгөө аршаа ийм тан. Тэгэхээр таны хийж байгаа зүйл бол та бүгдийн сайхан хийж байгаа бол баг тангаас одоо юмтэй ялгаа байхгүй сайхан уламж технологи юм аа айгу. Тэр болчихвол сайхан байж хийдэг юм байна. Ясар их хөдөлмөр байгаа. Тэгтээ дөнгөж одоо ингээд бас эхэлж байгаа бол биш те. Энэ олон жилийн хугацаанд ядрах, эцэх одоо тэгэл одоо бас ингэ шантрах уу зөндөл одоо байсан байна. Гэхдээ гэр бүлээр их дүүсээр ингэ те. Тийм бизнес бас ингэ дэм дэмэндээ. Энэ их гоё болох юм те. Манай аав тэгдэг байсан. Байгаль дургасан болгон имчилгээ. Байгалаас гарсан ус болгон аршаа. Ерөөсөө хүний үе гэдгээ. Одоо ерөөсөө байгаль дургасан ургамлаа таних юм бол хүн болгон итгэхээр байна. Энийг одоо нөгөө хүн сэрүүлвэл хүн ирүүл гэж байгаль их дэлхийн одоо буйны найр хүн байг. Эргээд байгаль дэлхийх дэлхийгээс хайрлаж ээжхээ сайхан хайрлаж явуул хүн зууныг чинь байгаль тэтгэл өгдөг шүү дээ тий. Тэгээ сумаар нутагтаа бас сайхан амьдрах гэж залуу хүний хувьд тий бас сайхан мондөг байна. Үе үеийн сайхан залуучууд манлайлагч байгаарай гэж ахна сайхан юу. Ирчийнхээ сайхан хийж байгаа бизнес бас сайхан тусалцааг үзүүд явуул мондөг байна тий. За энэ одоо дүүгийнхэн нэвтрүүлгийг бас дэмжиж хамтран ажилладаг байгууллага байна. Үндэсний одоо үйлдвэрлэгч байна. За одоо тэгээд намар жимс мэмсэнд явах чинь бас тэгээд нэг хоол хэрэгтэй, хүнс хэрэгтэй тий. Гэхдээ энэ бол хөнгөн борцтой одоо нөгөө Монгол хоол гэдэг. Гурилтай шүл байна. За баярлалаа. Хэрэгтэй тий. Хэрэгтэй. Манайхан ч ер нь аялах дуртай хэрэгтэй байна. Яа тэгээд энэ болохоор борцтой Монгол хоол гэнэ. 5 цуулын борцтой хоол гэж. Гурилтай борцтой юм байна. Монголын үндэсний үйлдвэрлэгч компани Улаанбаатар брэнд гэдэг энэ сайхан байна. Дэгшмэн. За баярлалаа. За та одоо энэ сайхан компанийн хамт олноос сайхан өгсөн
Эднийх Маш их энэ баярлалаа. олон жил болж байгаа. Үндэсний үйлдвэр. Тэгээд энд одоорсо борцыг хийчихсэн ингээд одоо гурил нь байгаа. Задлаа дуусаа гэдэг итгэл ерөөсөө яг л Энэ нөгөө гоё. хүн аялал Монгол нөгөө бас нөгөө сайхан амт, гадаад тий. орноор явхад Монгол хоол идмэр санагддаг шүү Тэгж дээ. байгаа. Тэнгүүд бид нар яг энэ хоолыг аваад явдаг. Аа. Тийм тэгээд юу гэдэг оройн нь ерөөдөө бол энэ хоол мод идэж авч ирж байгаа л тэгэл оройн нь яг өрөөмөрөндөө нэг удаа идчихэд бол тест янз нь штэ яг гэртээ байгаа шиг л хоол иддэг. Гоё тийм. Бас гадаад ингээд яг нэг Монгол мах махсдаг Тийм бастай. За яг тэр нэг За гадаад бид явахаар зорьсон байгаа. Тэгээ гадаад явахаар идэв та. Тэр гадаад явах хоолтоос холдож чаддаггүй шүү. тий. Гадаад явахаар аваа юу гэж хизээ гадаад явах юм. Намраас явна. Намар бүтэд хаад. Тэрнээс өмнө жимсэндээ яваад За тэгээд энэ одоо ингээд таньдаг болсон чинь танаа хамт олонны махыг худалдаж аваад идэв. манай одоо энэ нэвтрүүлэгтээс хамтран ажиллаж Монголынхаа үндэснийхээ энэ сайхан өв соёл үе уламжлаа махын юм өгчих ингээд махын нийцэн бүх юм аа сайхан ингэж хамтаж бас сайхан ажиллаж бензин досоор сайхан тусал цааг үзүүлж байна. Мөн орж байгаа зочтой сайхан гарын бэлэг бол бас сайхан бас ингээд өгөөрөөгээ те. Сайхан хамтаж ажиллаж байгаа. За тэгээд ер нь бол бид нэр үндэснийхээ сайхан үйлдвэр хоршоогоо дэмжиж ер нь үндэснийхээ үйлдвэрлэгчээл бид нар бас дэмжүүл энэ одоо эх орондоо сайхан хөрөнгө оруулалт хийж байгаа. Эх орноо хөгжүүлэх юм бас хамгийн том бодлого. Хүн болгон бас нэг эх оронд сайхан үзэлтэй байгаасаа л би боддөг. UB брэнд компани уламжлалт Монгол хоол. Өдөр бүр хоол хийх цаг зав хүрэлцэхгүй байна уу? Эсвэл аялал, ажил, хөдөө орон нутагт явахдаа амттай, шим тэжээлтэй хоол идэхийг хүсэж байна уу? Тэгвэл манай Борцтой Монгол хоол таны хамгийн зөв сонголт байх болно. Монгол түмний олон зуун жилийн уламжлал болсон Борцтой хоолыг орчин үеийн технологиор боловсруулж, байгалийн амт шин тэжээлийг нь хадгалан богино хугацаанд бэлтгэх боломжтой болгосон. Хэдхэн минутын дотор бэлэн болно. Монгол уламжлалт амт. UB брэнд. Борцтой Монгол хоол. Холбогдох утас 8811 2560 9968 51 74. Яах вэ? Энэ их зураг нь их утга учиртай гэсэн. Энийг бүр надад бас сайхан бүр хэлж өгөөрэй гэсэн байгаа. Оюуны өмчөнд бүр ингээд одоо патент ингээ баталгаажуулсан компани байна. За энэ болохоор энэ дотор нь их гоё юм гарч ирнэ би. Та эртнээс танилцуулнаас. За энэ болохоор ингээд нөгөө юу хийц, цайны хийц. За цайны хийцийг хийхэд юу ордог юм бэ? Манай монголчууд чинь шатсаа хийгээл бургуурлаа хийгээл цайгаа Цагаагаар хуурал тий. Тий хуурал. Тэр хийцийг одоо ингээд гаргаад ирсэн. Гэхдээ манай Монголд маш олон ястан угсаатан болгон цайны одоо энэ хийц болгон бас амт нэх өөр байдаг. За дарахад цай гэж байна. Урайхаа тавлж ансан цай гэж байна. Энэ бол одоо Баруун аймгийн гаралтай буюу Баруун Монголын хоол цай чинь бас их өөр шүү дээ тий. Ховд аймгийн одоо загчин ард түмний одоо технологи буюу одоо тэр цайных уламжлалын соёлыг бас гаргасан юм уу. За яг хэднэ хамт олноос энийг бас сайхан өгч байгаа маа тэгэл. За би энийг бүр ингээд нэг гоё задлж байгаад бас нэг таярт бас харуулъя. Тийм ээ аюу хөөрхөн. За энэ хараа хөөрхөн бөгөөс Тийм ээ те. асар их сэтгэлээ тий. Хөдөлмөрөө асар их том соёлыг бас харуулдаг байгаа шүү. Цайны дом богоос тий. Тийм байна. Цутгацсан, ийм хийвэл цутгасан. Тэг хийвэлцэн энд ихтэй нөгөө таны саяны одоо нэг яриад тий монголчуудын нөгөө сонины сүүлээ хийгээ шартсан гурлаа гэ хуураад байдаг хийс. Гэхдээ эднийх бол нөгөө яг загчин одоо тэр угсаатныхаа тий юугаар цайныхаа юугаар бэлдсэн хийсэн түүхийн судалгаатай буюу одоо загчин ард түмнийхаа тэр цайныхаа. Энэ ингээд айгүй гоё нэг өөдөө цай гэдэг бол одоо монголчуудын хамгийн одоо зочноо хамгийн түрүүнд хүндэлдэг хамгийн том соёл ярьдэн шүү дээ цай тий цайны тухай. За ингээд ийм нэгийг хийгээл тэгээд нөгөө хийцэн бэлэн болчихно нөгөө олон юм байхгүй. Гоё хөөрхөд байгаа. Хөөрхөн байна. За одоо эдний хамт болно. За ингээд Манайд чинь хүнд хөдөлж бас нэг өвгөн үзэмж бас их хаддаг болсон байна шүү. Савлгаа өнгө үзэмж тий. тэгээ энийг одоо нэг бүрслэн гоё ингээд одоо нэг гоё хив оруулаад Монгол домбоо оруулаад ингээд хийнэ гэдэг бас сайхан эх орон өв соёл бас сайхан үзэлтэй хүн байх нь тий. За тэгээд энд ингээд нөгөө Монгол гэр тий яг л Монгол ах бүх юм сайхан харуулсан нүд явж байна.
За эдний хамт олноос өгч байна. Эртний үйлчлэлийн өв соёлыг шингээсэн Монгол цайн хийц мөнхийн эрхт үр хариуцлагатай хувьцаат компани. Даригаан одоо сумын даригаан одоо юм үйлдвэрийн одоо юм сайхан цай байж байна одоо энэ. Даригаан хийцтэй цай гэдэг. Энэ дотор ингээд нэг хөөрхөн гараа боорцтой 10 гурлаа шарт бостой. Тэгээд усаа бусалгуул тэгээд нөгөө боорцтой хийцтэй цай болчих нь байна. За энэ өөшгөө хийцтэй цай гэж юм. Сүхбаатар аймагт үйлдвэрлэв гэдэг. Өөшгөө гэдэг нь миний найз гэсэн утгатай үг юм байлээ шүү. Тий. Одоо тэр даригангийнхаа юугаар тий бэлгээр тий. За ингээд Монголын маань зүүн хязгаалт одоо хязгаараа Сүхбаатар аймгаас баруун хязгаарт болон Завхан аймаг болсон юм байна. Би энэ нэг одоо бид нар нэг цахихаа тосон зингэл алхалтын клубтэй. Тэгээд алхалтын клубээр одоо 7 сарын 18, 19, 20-нд ингээ 3 өдөр аймгийнхаа алхалтын клубтэй нийлээ 100 км юм алхал. Хаанаас айлуулт явуулдаг. Одоо ийшээ явах газар ингээд өөртөө яриа бөөнд ингээ 100 км алхал. Одоо хамгийн уртаар ингээ хамгийн гоёор аялж болох газар алхаж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол үнэхээр яг хэрэгтэй хөнгөн байгаа зү. Тэгээд нөөснөр хитээ явчих. Айгуу гоё үеиг идэхэд айгуу амттай. Боорстой бас. Мэдээ юм өгөх юм да. За. Айгуу би ч бас үндэсний үйлдвэр айгуу дэмжин. Тэгээ өөртөө бас ингээ үйлдвэрлэдэг болохоор үйлдвэрлэж байгаа юм айгуу бас дэмждэг. За баярлалаа. Сүхбаатар аймгийнхаа дарганг одоо хийстэй цайныхаа хамт олонд тий талархлаа тий баярлалаа гэдэг байна. Хатааш нундгалсан ээзгийг гинэ. За энэ бол одоо дотроо ингээд олон ширхтээ. Тэгээд энэ ингээд усыгээд ерөөсөд бас л халуус буцалгаад аваа явж хахад нөгөө ээзгийг бол бид нар чи нөгөө нэг хуурайгаар л одоо иддэг болохоос яг тэгээд нөгөө ээзгийнээс гарсан нөгөө шар сүүг чи нөгөө ингээд хүүхд мөхтэй чинь баг багт угаагаал тий. Тэр гэж оруулахад нөгөө би хүүхд хаад ингээл малаас ирэхэд манай эмэг чинь ингээл ааха аяган дараа ээж хийцэн. Тэгэл дээрээс нь цай ийдсэн гэдэг юм уус ийдсэн байт юм уу. Тэгэл доорох ээжийг нь ажиллаас очиж тэгээд тэгэхээр эн чинь бас л эрүүл мэндэд тустай. Уух нь байна тий. Ингээд дотор харж ирт юм айгуу гоё. Бүр ингээд ийм гоё сав. Манай Монгол бас хөгжил байгаа. Ер нь ингээд эко тал органик талаас одоо нэг үе одоход ер нь манай монголчууд үйлдвэрлэл хөгжөөг улс байсан. найруулж уудаг ээзгийн. Ээзгийн ер нь одоо юун цай гэж ярьдаг байсан одоо. Дэмэм одоо хийх зүйлдэг байсан. Ер нь өтгөө атал тэгээд ер нь гизний гөрөлц хөдөлгөөн тий ер нь малын цагаад ер нь муу юм байхгүй шүү дээ тий. Онтгэлсэн ээж гэж юм тий. Тэгж гинөө. Одоо чи л одоо мэдэн дээ. Насаараа л одоо ээзгийн ууж одоо өссөн хүн гэж байгаа шүү дээ тий. Бүр чамд бүр зориуд амтлуулах гэж бүр холоос авчирлаа шүү дээ гэж. Юм өгчөө сайхан тий. Сүлхийн гур шиг болсон биш. Бүр нунтыг гоё яваач. Янз юм копи мопи ууж явахаар тий ийм юм уу. Үйлдвэрлэл хөгжиж байна. Хатааш нунтгалсан ээзгийн. Тий чи уух уу? Хамсаад үзсэн гоё. Зэ ямар байна? Яг л нөгөө нэг манай эмийг уудаг гэсэн. Имийг уудаг байна. Яг нэг гоё амтараа тий. Яг ингээд ламсагдаад Настай нэмэхгүй байна. Янз бүр юм байна. яг Нэмэлт юм байхгүй юу? Настай гоё юм байна. Яг өстой гоё юм да. Яг ээзгээр. Эсвэл ээзгийн үе ажиллах шаардлагагүй. Ингээд ер нь Бүр шарсуутай юм шүү. Бүр шарсуугүй шингээсэн юм шүү. угаасаа ээж хийж тэгнэ штэ. шар сүүн авах. Харин шар сүүн илүү штэ. Юм шиг юм байна. Тэхэн үеийн тэгээд ээзгээс авсан шар сүүн тэгээд хүүхд угаагаад тийм ээ. Хүүхд шар сүүн гоё юм штэ. Цүс цэвэрлэн. Цэвэрлэн. Эрүү дэш аш тусын ярих юм бол тэгээд шар сүүн юу сайн бэлээ.
Ерөн цагаан эдийн яачдсан юм барагдах Тэг шүү дээ. бардаггүй шүү дээ. Сайхан. Цэс цэвэрлэн уушгин сайхан. Уудаг эзэг нь хэдхэн минутын дотор бэлэн болж хүссэн үедээ эрүүл шим дижээлтэй ундаа хэрэглэх боломжийг танд олгоно. Яагаад манай бүтээтгүнийг сонгох хэрэгтэй вэ гэж үү? Уламжлалт Монгол амтыг хадгалсан хялбар хурдан найруулж хэрэглэн өдөр тутмын шим дижээлийг нөхөхөд тохиромжтой. Том хүн хүүхэд гэлтгүй гэр бүлийн бүх гишүүд хэрэглэх боломжтой. Өглөөний цай, ажлын завсарлах, аялал зугаалга, дасгал хөдөлгөөний дараа гээд хүссэн үедээ амттай, шим дижээлтэй ундаа болгон хэрэглээрэй. Холбогдох утас 99 43 94 49. Уудаг эзэг.